Зааны яс цэрэг улсын Абижан хотод зэвсгэлсэн цэргүүд явах нь энгийн үзэгдэл болжээ. Мегмар гарагт цус мөргөлдөөн гарсны дараа засгийн газрын хүчнийхэн энэ дүүрэгт эргүүл хийжээ. Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь хүчээр буулгасны дараа Лорен Игбагвог дэмжигчид албан тушаалдаа очиод удаагүйгаа ерөнхийлөгч Аласан Уатарагийн хүчнийхэнтэй мөргөлдсөн юм байна. Мегмар гарагт болсон цус мөргөлдөөний дараа 5 хүн амир өгсөн тухай мэдээлэл байна. Гэхдээ засгийн газрын хүчнийхэн Үмэн самуун гаргагчдыг аюулгүй болгож байгаа гинэ. Зааны яс цэрэг улсын армийн командлагч Игбагвог дэмжигчдийн ихэнх нь гадны хөлсний цэргүүд байна гэдгийг хэлжээ. Хотод аюулгүй байдлыг сахиулах явцад нөгөө талынхан хүнд цэр зэвсэг ашиглаж байна. Бид тийм зэвсэг ашиглахгүй байна. Энд Либерийн зэвсгэлсэн цэргүүд хүнд цэр зэвсгээр галлаж байна. Өнгөрсөн оны 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэгдсэн үндэсний байгууллагын баталсан дүнгээр ялалт байгуулсан Аласан Уатарад хуучин ерөнхийлөгч Лорен Игбагво албан тушаалаа шилжүүлж өгөхөөс татгалзсны дараа Зааны яс цэрэг улсад иргэний дайн дахин тэгдсэн юм а. Эмх замбраагүй байдал газар авах үеэр олон мянган хүн амь өргөдөж, сая гаруй хүн баруун Африкийн улсаас дүрвжээ. Харин өнгөрсөн сард Игбагвог баривчлсны дараа л хурцтмал байдал намжиж эхэлсэн байна.